За сайн байцгаана уу? Арчс намын гишүүд журмын нөхдөө. Та бүхэнд Баянзүрх төрийн Арчс намын дотоод сонгуулийн хорооны гишүүд бид мэдээлэл хийж байна. Арчс намын үндэсний бодлогын хороо, нийслэлийн намын хороо, дүүргийн намын хорооны гишүүдний радацийн сонгуул 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдаж дууслаа. Сонгуулийн бэлтгэл ажлыг дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүд бид үндсэн дүрм дотоод сонгуулийн хорооны журмын дагуу хангаж тогтоосон хугацаатай ажлаа цаг алдалгүй төлөвлөж үр дүнтэй зохион байгуулсан болно. Дүүргийн намын хорооны гишүүдийн сонгуул нийт 56 мандатад 103 нэр дэвшигч. Нэр дэвшигчдийн ажиглагчаар нийт 61 хүн бүртгүүлж үнэмлэхээ авсан болно. За сонгуул бол албан ёсоор бол 7 цагт эхэлсэн. Гэвч урьдчилсан мэдээллийн дагуу бол эдгээр байр одоо санал авах байруудад бол Бүрд даваагийн нөхдүүд хаалгыг бол одоо хааж эсэргүүцлийн ажиллагаа бол зохион байгуулсан юм а. Мөн одоо нийслэлийн дотоод сонгуулийн одоо сонгуул маань хүчингүй болсон. Учир нь яасан гэхээр дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны дарга Содном Даржаагийн үлзий ишиг бол нийслэлийн намын хорооны санал авах хуудсыг бол авч явж хэсгийн хороодуудад бол байршуулав. Уг нь бол дотоод сонгуулийг зохион байгуулах журмын дагуу бол дарга нарийн бичгтээ бол очиж нийслэлээс бол авах ёстой гэж журмын дагуу одоо заасан байдаг. Гэвч бол одоо хэсгийн хорооны дарга өөрсдөө дур мэдэж энэхүү нэрсийг авч явахаас гадна ерөөсөө хэсгийн хороодуудад байршуулав. Тэгэхээр бол хэсгийн хороод дээр ирээгүй дотоод сонгуул одоо хороонд нэр дэвшигчдийн нэрс ирээгүй учраас нийслэлийн одоо дотоод сонгуулийн одоо хорооны сонгуул бол болоогүй. Одоо болсонгүй. За дараагийн арга хэмжээ бол хэдийгээр албан ёсоор сонгуул маань эхэлсэн боловч нэг одоо хэсгийн хорон дээр бол одоо нөхцөл байдал хүндэрсэн. За учир нь яасан гэхээр бол офицеруудын ордны дарга цэргийн хурандаа зол заяа нь бол сонгуул явж исэн хэсгийн хорооны байранд нэвтрэн орж гэрэл унтраасан. Мөн одоо бид нар бол байршуулсан байсан одоо тэр намын одоо туг мөн санал авах хайрцгуудыг бол дур мэдэн бол хөөж гарах шаардлагыг тавьсан. Шаардлага нь юу байсан бэ гэхээр бол бид нар бол одоо соёлын байгууллага гадаад та нар бол одоо хүнд нөхцөл байдал үүсэж байна. Бид нар бол одоо өөрсдийнхөө аюулгүй байдал энэ одоо чуулгынхаа жиштэй аюулгүй байдал бас урлагийн байгууллага учраас улс төрийн иймэрхүү үйл одоо ажиллагаанд явуулах одоо сонирхол алгаа гэдэг бол гинт мэдгдсэн. Бид нар хэдийгээр бол журмын дагуу бол офицеруудын ордонтойгоо гэрээ хийгээд мөнгөний бол одоо төрөөсөө мөнгө шилжүүлчихсэн байсан боловч одоо ийм одоо үйл ажиллагаа гарсан. За тэгээ яасан гэхээр бид нар бол шуурхаа уралдаж дотоод сонгуулийн хороороо бол хүсэлтэд явуулсан. Нөхцөл байдал хүндэрсэн дотоод сонгуулийг бол цаашаа явуулах боломжгүй болсон. За энэ нөхцөл байдлаа бид нар бол албан бичгээр өгүүлээд дотоод сонгуулийн хорооноос бол тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл дотоод сонгуулийн хэсгийн хороог яаралтай зохион байгуулж өөр байршил бол одоо шилжүүлэх тогтоол гарсан байгаа. Та бүхэнд бол дараад нь уншиж танилцуулнаа. За тэгэхээр офицеруудын ордонд юу болсон юм бэ жоохон. Тэгээ ажилчдыг маань хөөсөн. Хэсгийн хорооны ажилчид ажиглагчдыг хөөсөн. За хэсгийн хорооны ажилчид гэрээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг тайлбарлсан боловч тэр хүн хүлээж аваагүй. Зол зай гэх юм. Тэр бүх үйл бол гэрэл унтраасан. Принтерийг ажиллуулах ямарч болцоо боломж баах болсон. За тэгээд офицеруудын ордны жижүүр саналын хайрцаг бол үүдэндээс гаргаж тавьсан. За энэ жагсаалыг хийхгүй тийм одоо хэсэг бүлэг улсууд бол зохион байгуулалтаагаар бол саналын хайрцгийг бол нэгийг нь эвдсэн. Нөгөө хэсэг нь бол авч зугцсан юм бол үйл явдал болсон юм. Сошиалар яваад байгаа тэр бичлэг бол 4 секунд. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол биднэрт бол дэлгэрэнгүй дүрс бичлэг байгаа. Тэндээс харах юм бол ямархуу үйл ажиллагаа яг юу болсон гэдэг нь тодорхой мэдэгдэн энэ бичлэгээс бол. За энэ нь бол одоо намын жирийн иргэд, жирийн одоо гишүүдэд бол одоо дотоод сонгуулийн үйл ажиллагааг бол
харлуулах гэсэн эм орлого бол болсон. Өөрөөр хэлбэл бид нар бол дахин хэлье одоо үндсэн дүрм дотоод сонгуулийн журмыг бол баримталж ажилласан. За ингээд 19 цагт бол бид нэр бол сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор дууссан. Тэгээд сонгуулийн дотоод журман дээр бол хэсгийн орооноос авсан мэдээллийг дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүд бид өөрсдөө мэдээллийг 3 хэсгээс авсан. Мэдээллийг бол авч бол нэгдсэн дүн гарсан байгаа. За энэ нэгдсэн дүнгийн гарсан бол тогтоолыг та бүхэнд танилцуулъя. Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны тогтоол 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дугаар 8. Сонгуулийн нэг дүнг нэгтгэн мэдүүлэх тухай. Ардчилсан намын үндсэн дүрмийн 5 дугаар зүйлийн 5-10, 28, 2-1, дотоод сонгуулийн хорооны журмын 5 дугаар бүлгийн 5-3, 5-2, 9 дугаар бүлгийн 9-1, 2, 9-2, 17 дугаар бүлгийн 17-гийн 2, 17-гийн 4, 17-гийн 5 заасныг тус үндэслэн Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос тогтоох нь 1. Ардчилсан намын үндэсний болгон хорооны гишүүний эргэлт радацийн сонгуулийн дүнг 1-р, дүүргийн намын хорооны гишүүний эргэлт радацийн сонгуулийн дүнг 2-р хавсралтаар тус баталцууга. 2. Сонгуулийн дүнг ардчилсан намын дотоод сонгуулийн хороонд мэдүүлэхийг дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны нарийн бичгийн дарга Бат Эрдэнэт даалгасууга. Тэгээд гишүүд гэдэг ийм тогтоол гарсан байна. За энэ одоо сонгуулийн дүнг бол мэдээг та бүхэнд бол дотоод сонгуулийн хорооны нутаг дэвсгэрийн хорооны гишүүн Цэдэнбал танилцуулна. За сайн бацгаана уу. Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны эрхэлж явуулсан одоо сонгуулийн дүнг та бүхэнд танилцуулъя. Сонгуулийн дүнд бол үндсэндээ үндэсний бодлогын хорооны сонгуул, дүүргийн намын хорооны сонгуул хоёрын дүн гарсан байгаа. За та бүхэнд эхлээд үндэсний бодлогын хорооны сонгуулийг үндэсний бодлогын хорооны чөлөөт судалт нэр дэвшигчид, үндэсний бодлогын хорооны залуучуудын судалт нэр дэвшигчид, үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн судалт нэр дэвшигчид гэсэн ийм 3 ангиллаар бол одоо санал хураалт явуулсан, нэр дэвшигчдийг бүртгэж санал хураалт явуулсан байгаа. За эндээс үндэсний бодлогын хорооны чөлөөт сонгуульд нэр дэвшигчдийн авсан оноог та бүхэнд танилцуулъя. За ингээд нийт бол одоо нэр дэвшигчдээс 59-р тойрогт бол одоо нэг суудлын төлөө Ж мөнх од эс амар сайхан гэж хоёр хүн өрсөлдсөн байна. Ингээд энэ амар сайхан Ж мөнх од хоёрын 49-р тойрогт шүү. 49-р тойрогт авсан онооны үнэлгээ нь бол Ж мөнх од 18.6, эс амар сайхан 391.4 гэсэн оноо авсан байна. Ингээд 391.4 гэсэн оноогоор эс амар сайхан ялт байгуулсан байна. 50 дугаар тойрогт Ц энх цэнгэл 30.9, Ö энх бат 379.1 оноогоор ингээд 379.1 оноогоор Ö энх бат ялт байгуулсан байна. 51-р тойрогт П Батжил 404.7 оноо, Б Наранчулуун 5.3 оноо. Ингээд П Ил Батжил юм байна шүү. П биш. Ил Батжил 404.7 оноогоор 51-р тойрогт ялт байгуулсан байна. 52-р тойрогт Б Гант Тулга ганц нэр дэвшигчтэй өрсөлдөгч байхгүй. Ингээд Гант Тулга 410 оноо авч одоо ялт байгуулсан байна. 53 дугаар тойрогт Ц мөнхтөр мөн өрсөлдөгч бүртгэгдээгүй ганцаараа ганц мандаттай 410 оноогоор ингээд бас ялт байгуулсан байна. 54 дугаар тойрогт Г аюулгүй эм цэрэг онолтноор өрсөлдөж Г аюулгүй 404.6 оноогоор цэрэг онолт 5.4 оноо авч Г аюулгүй ялт байгуулсан байна. За үндэсний бодлогын хорооны залуучуудын судалд нэр дэвшигчдийн оноог танилцуулъя.
51-р тойрог дээр Им Мэнд баяр өрсөлдөгчгүйгээр 410 оноотойгоор ялалт байгуулсан байна. 53 дугаар тойрог дээр мөн өрсөлдөгчгүйгээр Им Бадрах 410 оноогоор ялалт байгуулсан байна. Ингээд 54 дугаар тойрог дээр Б Мөнх Эрдэнэ Э Хатанбаатар нар өрсөлдснөөс 409 оноогоор Б Мөнх Эрдэнэ ялалт байгуулсан байна. За үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн судалд нэр дэвшигчдийн оноог та бүхэн танилцуулъя. Нэр дэвшигчд 51-р тойрог, 53-р тойрог дээр өрсөлдсөн байна. За 51-р тойрог дээр А Түмэн насан Ж Отгон цэцэг нар өрсөлдснөөс Ж Отгон цэцэг 404.7 оноогоор ялалт байгуулсан байна. А Түмэн насан 5.3 оноогоор оноо авсан байна. 53 дугаар тойрог дээр А Эрдэнэ сайхан Б Жаргалан нар өрсөлдснөөс Б Жаргалан 410 оноо авч ялалт байгуулсан байна. Эрдэнэ сайханд оноо дүгнэгдээгүй байна. За ингээд та бүхэнд Баянзүрх дүүргийн намын хороонд нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчдийн дүнг танилцуулъя. За тойрогоор нь 1-р тойрогоос эхлээ та бүхэн танилцуулчихъя. 1-р тойрог 2 мандаттай 4 өрсөлдөгчтэй. Ингээд энэ дээр бол дүүргийн намын хорооны өрсөлдөгчдийн саналын тоогоор нь үнэлж гаргадаг байгаа. Ингээд авсан саналын тоогийн та бүхэнд хэлээд явчихъя. За 1-р тойрогт А Гант тулга 21 саналтай. Э Хосбаяр 21 санал авсан байна. Г Гамболд санал аваагүй байна. С Норжмаа санал аваагүй байна. Ингээд Гант тулга Хосбаяр ялалт байгуулсан байна 1-р тойрогт. 2-р тойрог 1 мандаттай 2 нэр дэвшигчтэй. Ис Амар сайхан, Ү Бэлэг сайхан. Ис Амар сайхан 18 оноо авч ялалт байгуулсан байна. Бэлэг сайхан санал өгөөгүй байна. 3-р тойрог 2 мандат 4 нэр дэвшигчтэй. За А Арагча 6 санал, О Од 6 санал, Отгон зул энэ Отгон зул санал аваагүй байна. Ч Цэцгмаа санал аваагүй байна. 4-р тойрог 2 мандат 4 нэр дэвшигчтэй. Д Хоёрын туяа 57 санал. Т Бэлгүүн 57 санал. Г Даштава санал аваагүй байна. И Цэрэг онолт санал аваагүй байна. 5-р тойрог 5 мандат 9 нэр дэвшигчтэй. 5-р тойрогт Г Нармандах 56 санал. Д Баяр сайхан 56 санал. Г Энх туяа 56 санал. Ж Отгон цэцэг 56 санал. Ил Төмөр Очир 56 санал. Д Хаш Жимэг санал аваагүй байна. Д Намнан гарав санал аваагүй байна. Энэ Батцөх санал аваагүй байна. Иш Хандмаа санал аваагүй байна. 6-р тойрогт 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Б Эрдэнэт 15 санал авсан байна. Т Баатар санал аваагүй байна. Ингээд Эрдэнэт ялалт байгуулсан байна. Б Эрдэнэт. 7-р тойрог мөн адилхан 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Ч Дүүрэмаа 6 санал авсан байна. Б Амар Заяа санал аваагүй байна. Ингээд Дүүрэмаа ялалт байгуулсан байна. За 8-р тойрог. 8-р тойрог 4 мандаттай 6 нэр дэвшигчтэй. Ж Батцаантун 133 санал. П Бүрэн Төгс 133 санал. Ж Инж Булган 133 санал. Ж Энх Туул 133 санал. Б Ган Зул санал аваагүй байна. Б Наран Сүрэн санал аваагүй байна. 9-р тойрог 4 мандат 6 нэр дэвшигчтэй. За 9-р тойрогт Б Гант тулга 36 санал. Б Амар сайхан 36 санал. Ил Бат Аюуш 36 санал. А Алтан Чөдөр 36 санал. Б Оюун цэцэг санал аваагүй байна. А Энх Толгой санал аваагүй байна. 10-р тойрогт нэр дэвшигч Сод Наран ганцаараа 57 санал авсан байна. 11-р тойрог 11-р тойрог 2 мандат 3 нэр дэвшигчтэй. За энэ дээр П Энх баяр 136 санал. Ж Бачлун 136 санал. Б Төмөлзий санал аваагүй байна. 12 дугаар тойрог 2 мандат
4 нэр дэвшигчтэй. Иш Эрдэнэ үлэг 134 санал, Им Бат зэрэг 134 санал, энэ мөнх туяа санал аваагүй байна. Дэ наран цэцэг санал аваагүй байна. 13 дугаар тойрог Дэ Гомбод орж 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Дэ Гомбод орж 99 санал, Ис Бямбод орж санал аваагүй байна. 14 дугаар тойрог 2 мандат 4 нэр дэвшигчтэй. За энэ тойрогт өрсөлдсөн Б Жаргалан 42 санал, Б Мөнхөрдөн 42 санал, Им Их Цэнгэл санал аваагүй байна. Э Батсайхан санал аваагүй байна. 15 дугаар тойрог мөн адил 2 мандат 4 нэр дэвшигчтэй. Өө Инкбат 6 санал, Ч Цас Чихэр 6 санал, Иш Бат Эрдэнэ санал аваагүй байна. Д Бат Орол санал аваагүй байна. 16 дугаар тойрог 16 дугаар тойрогт 2 мандат 2 нэр дэвшигчтэй. 2 нэр дэвшигч хоёулаа А анги туяа 135 санал, Б Мягмаржуу 135 санал авсан байна. 17 дугаар тойрог 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Иш Баатар 39 санал, Д Эрдэнэ цэцэг санал аваагүй байна. 18 дугаар тойрог мөн адил 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Энэ Баяр Эрдэнэ 21 санал, Б Туяа сайхан санал аваагүй байна. 19 дугаар тойрог 3 мандат 6 нэр дэвшигчтэй. За Б Инх Жаргал 69 санал, Ч Бямбажуу 69 санал, Г Ган Туяа 69 санал, С Ням Дэлгэр санал аваагүй байна. Б Одон Чимэг санал аваагүй байна. Ил Цэдэв Сүрэн санал аваагүй байна. 20 дугаар тойрог 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Д Бат Тулга 64 санал, Э Сумья санал аваагүй байна. 21 дугаар тойрог 1 мандат 2 нэр дэвшигчтэй. В Ариун Гэрэл 4 санал, Г Мянганбаяр санал аваагүй байна. 22 дугаар тойрог 3 мандат 6 нэр дэвшигчтэй. Энэ Эрдэнэ 39 санал, Ч Батбаатар 39 санал, Ч Ариун Болд 39 санал, Т Мөнхцул санал аваагүй байна. Б Амгалан санал аваагүй байна. Т Чулуунхүү санал аваагүй байна. 23 дугаар тойрог 4 мандат 8 нэр дэвшигчтэй. За 23 дугаар тойрогт Г Аюулгүй 84 санал, Им Бадрах 84 санал, Б Нямдорж 84 санал, Ц Ган Хуйг 84 санал, Б Бадам Сүрэн санал аваагүй байна. Сумья Базар, Ис Сумья Базар санал аваагүй байна. Г Мэргэн Чимэг санал аваагүй байна. Э Цолон Маяр санал аваагүй байна. 24 дугаар тойрог 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Б Бат Чимэг 60 санал, Одон Туяа санал аваагүй байна. Д Одон Туяа санал аваагүй байна. 25 дугаар тойрог 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Өө Буянбаатар 9 санал, Д Ууган Баяр санал аваагүй байна. 26 дугаар тойрог 2 мандат 4 нэр дэвшигчтэй. Б Нарангава 7 санал, Э Инх Баясгалан 7 санал, Д Чулуунхүү санал аваагүй байна. В Мөнхбаатар санал аваагүй байна. 27 дугаар тойрог 3 мандат 6 нэр дэвшигчтэй. Им Шижир Баяр 11 санал, Б Баян Мөнх 11 санал, Б Цэвэл Базар 11 санал, А Саран Туяа санал аваагүй байна. И Идэр Мандах санал аваагүй байна. Өө Хөдөр Баяр санал аваагүй байна. 28 дугаар тойрог 1 мандат 2 нэр дэвшигчтэй. Г Ишхүү 82 санал, Г Ядамдорж санал аваагүй байна. Ингээд та бүхэнд Баянзүрх дүүргийн Намын хорооны гишүүдийн авсан саналын дүнг танилцуулж дуслаа. За та бүхэн энэ дүнг танилцуулсны дагуу Баянзүрх дүүргийн Намын хорооны гишүүнээр шинээр эргэлтийн артаацийн сонгуулиар 56 гишүүн сонгогдлоо. За энэ 56 гишүүндээ бас цаашдынх нь улс төрийн болоод гэр бүл ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж байна. Ингээд улс төрийн ажлыг бас сайхан хийх болтугай гэж өрөөж байна. За дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн
нэмхүү та бүхэнд одоо мэдээлэл хийнэ. За сайн байцгаана уу. За тэгэхээр манай дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүд бид цөөнхөө хүндэтгэж олонхоор одоо үндсэн дүрм журмын дагуу бүх үйл ажиллагаагаа аль биесээр явуулж ирсэн. За их хурлын 6 тойрог 2-2-оор багцалж тэгээд байрыг бол стандартын дагуу 2 хаалгатайгаар зохион байгуулсан. За тэгээд ийм зүйлийг зохион байгуулсан боловч одоо хэсэг үлэг итгээд ардсан намынхаа шинжлэгийг эсэргүүцэж гишүүдийн санд өх эрхэнд одоо халдсан тул бид нөгөө хаалгаар нь одоо санд өх эрхийг нь хамгаалж санд өх боломжоор нь хангаж өгсөн. За тэгээд офицеруудын ордон дээр хэсгийн хорооны гишүүдийг хөөж одоо гэрэл таслагдаж гэрээс устгагдсан тул бид яаралтай дотоод сонгуулийн хороонд хандаж дотоод сонгуулийн хорооноос хүсэлт гаргаж тэгээд дотоод сонгуулийн хорооноос бол 35 тоо тийм тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу тэр 11 дугаар хороор шилжин байрлаж санал хураалтыг бол амжилттай явуул дуусгасан. За би энэ тогтоолыг аль биесээр уншаад танилцуулъя. За ардсан намын дотоод сонгуулийн хорооны тогтоол дугаар 35 2018 оны 3 сарын 25-ны өдөр. Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны санал авах байрны байршил өөрчлөх тухай. Ардсан намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5-22-ийн 5-22-ийн 5-10 дахь заалт дотоод сонгуулийн хорооны журмын 14 дугаар зүйлийн 14-ийн 1, 14-ийн 2 дахь заалт дотоод сонгуулийн хорооны 2018 оны 3 сарын 25-ны өдрийн хуралдаанаас тогтоохон 1. Ардсан намын Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны санал авах байрны байршлыг хавсралт ёсоор өөрчлөн байгуулсан. 2. Тогтоолыг хэрэгжсэн хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн дотоод сонгуулийн хорооны нутаг дэвсгэрийн хороонд үүр болгосгоо гэсэн ийм тогтоол гарсан. Тэгээд энэ тогтоолын дагуу бид энэ 11 дугаар хороондоор энэ байршлыг одоо зааж өгсөн. Энэ Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны 5 дугаар хэсэгт байрлах Магуул ороод компани байранд одоо санал хураалт явуулж амжилттай дуусгасан. За энэ зүйлийг би нэмэлт мэдээлэл болгон хэлж байна. За дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүн зоригт мэдээлэл хийнэ. За дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос сонгуулийн үйл ажиллагааг хэвэн явуулах юм ёстой байдаг. За сонгуульд 3 дугаар сарын 25-нд явах өмнөх өдөр намын гишүүдээс мэдээлэл ирсэн жагсаал болох. За энэ мэдээллийг авсан дагуу бид бүгд хуралдаж за Баянзүрх дүүргийн ардсан намын хэрэгжил газрын дарга Бадрахад хандаж бид нэр сонгуулийн үйл ажиллагааг хэвэн явуулах үүднээс одоо дэмжлэг тустай зөвлөнө гэж хүссэн байгаа. За ингээд Бууч Интернэшнл гэдэг харуул хамгаалтын компанитай хамтарч ажиллахаар болсон байгаа. За яг сонгуул болдог өдөр бол манай ажилчид хамгаалагчид руу жагсагчид бол дайрч хүч хэрглэж эхэлсэн. За манай харуул хамгаалтын хувьд бол сонгуул хэвэн явуулахын үүднээс сайн ажиллаж одоо арын хаалгаар сонгогчдыг бол оруулж ажилласан байгаа. За тэгэхээр Баянзүрх дүүргийн ардсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос энэхүү мэдээллүүдийг та бүхэн танилцууллаа. Хэдийгээр маш хүндрэлтэй одоо ийм нөхцөлд сонгуул болсон боловч амжилттай боллоо. Дүн мэдээгээ би та бүхэндээ танилцууллаа. Ингээд Баянзүрх дүүргийн ардсан намын нийт гишүүд журмын нөхдөсөө бол хүлжил үтсэй гэж бодож байна. Ардсан намд явагдаж байгаа шинжилгээг эсэргүүцэгчид Пүрэв Даваа, Бацөгт нарын одоо нөхдийн улмаас бол одоо Баянзүрх дэх ардсан намын шинжил зогсох ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас бол энэ ардсан намын одоо шинжилгээг бол тууштай хэрэгжүүлэх, Баянзүрх дүүргийн ардсан намыг шинжлэх энэ үйлсээ та бүхэн минь бол одоо санал өгснөөрөө бол энэ үйл хэрэгт бол тусцаа үзүүлж ардсан намынхаа арчил эрхчлөө шудрагаас эв нэглийн талаар та бүхэн саналаа өгсөн нийт гишүүдтэй, нийт журмын нөхөдтэй бол баярлсан талархснаа одоо илэрхийлье. Дотоод сонгуулийн хорооны нутаг дэвсгэрийн хорооны гишүүдээс болон хувьяасаа та бүхэнд ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. За үүгээр бол дотоод сонгуулийн хорооны нутаг дэвсгэрийн хорооны бол мэдээлэл өндөрлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.